За сайн байцгаана үзэгчтэй. Би Гүндүгүү яриа нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч Жаргал сайхан байна. За яг одоо бол би энэ төрийн ордныхоо гадаа ирсэн байна. За энд одоо ямар ажилтаа явна вэ гэхээр Монгол Улсын их хурлын дарга нэм усрын учрал үндэсний спортын одоо төлөөлөл болсон хөгчүүд, уяачид, сурын харваачид, шаган харваачид гэдэг одоо үндэсний спортынхныгоо хүлээн авч уулзаж ийм сайхан баярын нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Тэгээд одоо энэ хүн нэвтрүүлэг дээр бол одоо их хурлын даргынхаа урилгаар зочин хөтлөгчөөр ажиллахаар ингээд ирээд байна. Тэгээд одоо дотор бол ерөнхийдөө одоо цугалтсан байгаа. Тэгээд одоо бүгдээрээ орж энэ сайхан 93 наадмын эрхэм дээд салтан цоотнуудтайгаа уулзцгаая. Сайхан оронд бас урин цаг наашилж хүн зон олон маань сар шинийн бэлтгэлээ базааж байгаа энэ гал морин жилийнхаа босгон дээр бас та бүхнийг урьж үндэсний спортын одоо энэ хууль эрх зүйн орчин боловсронгуй болгоход та бүхнийхээ одоо саналуудыг бас тусгахаар ажиллаж байна. Тэгээ миний хувьд бас улсын их хурлын даргаар сонгогдсноос хойш за өмнө нь ч гэсэн одоо их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа бол бас боддог байсан. Энэ үндэсний ууламж соёлоо хадгалж байгаа энэ үндэсний спортынхныгоо хэрхэн одоо дэмжих үү? За цаашлаад одоо хууль эрх зүйн орчинг нь нэг мөр одоо хэрхэн одоо хэрэгэлдэг болох вэ гэдэг талаар бол бас бодож санаж ирсэн. Тэгээ энэ ч утгаараа бас улсын их хурлын даргаар сонгогдсон энэ цаг үедээ энэ үндэсний дархлаа хэмээхийн санаачлагыг эхлүүлж энэ хаврын чуулганаар бол олон нийтийн бас хилцүүлгэд оруулж хууль эрх зүйн орчноо бас тодорхой болгох нь зүйтэй юм а гэж бас үзэж байгаа. Төрийн баяр наадам бол өөрөө эв нэгдлийг илэрхийлсэн байх ёстой гэдэг утгаараа зөвхөн одоо тэр тухайн жилийнхаа баяр наадмаар энэ баяр наадмын хуулийг хэрэглээ зогсохгүй энэ үндэсний их баяр наадмын хууль бол энэ үндэсний өв соёл уламжлалын одоо дархлаа гол баталгаа нь байх ёстой. Тийм ч учраас зөвхөн наадмын үеэр одоо энэ хуулийг хэрэгэлдэг биш. Бүх цаг үед одоо энэ хаварч бай, зунж бай, үүлж бай бүх цаг үед энэ баяр наадмын хууль нь хэрэгждэг. Хуулиа дагаад энэ нэгдлийг илэрхийлж энэ одоо баяр наадам зохион байгуулагддаг. Одоо дээрэс нь Монгол бүгч гэсэн нэр хүндээ хадгалж хамгаалж цаашдаа авч үлдэхэд бол асар их чухал. Тэгээ сүүлийн үед бол энэ Physical Asia гэдэг энэ олон улсын нэвтрүүлэг гарснаас хойш бол одоо Монгол бүхийг сонирхох, Монголын үндэсний спортыг сонирхол дэлхийн нийтийн хандлага их өөрчлөгдөж байна. Тэгээд үүнээс харахад бол бидэнд бол асар их боломж нөөц бол байгаа нь бол харагдаж байна. За дэлхийн улс орнууд бол өөрийнхөө үндэсний спортыг дэлхийд дахин таниулах гэж за одоо олимпийн төрөлд хамруулах гэж за олон улсын одоо тэмцээн уралдаануудыг одоо зохион байгуулах ийм одоо их ирмэлцэлтэй болсон байна. Энэ ч утгаараа бид нар бол цаашдаа одоо Монгол бүх өөрөө дамжуулж дэлхийн нийтэд танигдах за үүнийгээ одоо үүгээрээ дамжуулж за энэ аялал жуулчлалыг хүртэл дэмжих за энэ соёлын биет бус өвийг хадгалж хамгаалсны үндсэн дээр манай одоо олон жил яригдсан зөвхөн одоо нэг юм уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг одоо төрөлжүүлэхэд бол энэ соёлын биет бус өв бол хамгийн одоо том дэмжлэг болох юм байна. Тийм учраас дэлхийн улс орнууд бол энэ зөөлөн хүчний ийм бодлогыг бол ашиглаж дэлхийд дахиныг байлдан дагуулж байна. Тэр ч утгаараа бол бид нар дэлхийд дахинд одоо ондоошлоо харуулах одоо цорын ганц одоо арга зам бол энэ үндэсний спорт юм аа. Энэ ч утгаараа бол бид нар цаашдаа одоо энэ хаврын чуулганаар үндэсний спортынхоо одоо видасу хуулийг гаргаж хуулиа дагаж мөрддөг, хуулиараа дамжуулж дэлхийд дахинд одоо Монгол соёл уламжлалыг одоо харуулах, түүгээрээ одоо дамжуулж энэ эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх ийм одоо өргөн бололцоо бол бид бүхэнд байгаа гэж бол харж байгаа. Тэгэхээр бид нар бол хаврын чуулганаар энэ мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хуулийг одоо хэрэглэх бололцоотой болгоно. Хаана бүрдэх вэ гэдгийг тодорхой болгоно. Үүний дараа одоо энэ мэргэжлийн холбоодууд төрийн бус байгууллага биш,
мэрэгжлийн нэгдсэн холбоо гэдэг юм тусдаа статустай бол. Тэгээ мэрэгжлийн холбооны гишүүнчил толгой тодорхой болно. 2 жилд нэг удаа хурлаа зохион байгуулдаг, хяналт тайлангаа тавьдаг. За ингээд төр болвол зарим чиг үүргээ төрийн бус байгууллагуудаар биш мэрэгжлийн холбоонд шилжүүлж тухайн мэрэгжлийн холбоо төрийн нэрийн өмнөөс тухайн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ одоо тогтолцоо руу энэ мэрэгжлийн холбооны хууль хөтлөх ёстой юм аа. 2 жилийн өмнө, жил хагасын өмнө бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1% буцаалт өгөөд тэр 1%-аар бол энэ соёл, спорт, одоо номын сан гэдэг ингээд хөрөнгө оруулалт хийвэл түүнийг нь одоо 1%-аас нь чөлөөлнө гэсэн одоо ийм аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулинд өөрчлөлт оруулсантай холбогдуулаад өнгөрсөн хугацаанд бол олон одоо спорт заалууд, биеийн тамирын танхимууд бол байгуулагдсан байна. Одоо том компаниуд бол татвар төлдөг 1%-аараа одоо энэ спортыг дэмжсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Тэгэхээр би бас их хурлын даргын хуваарч тэр за энэ ирэх барьж байгаа намын даргын хуваарч тэр үндэсний уламжил энэ спортыг одоо дэмжсэн тохиолдолд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд бол дэмжлэг үзүүлэх ёстой. Хамгийн ихний бол боломж бол бид нар энэ аж ахуй нэгжийн орлогын албан татврын 1% буцаалтаар одоо үндэсний өв уламжлалыг дэмжсэн бол одоо тэрийг 1% хамааруулна гэж авч үзээд бид нар гэрээ хилцэл хийх юм бол цаашдаа бол үндэсний спортыг дэмжсэн олон заал танхимууд одоо эхнээсээ олон байгуулагдах юм байна гэдэг ийм бол одоо хүлээлт байгаа. Тэгээд өнөөдөр бол илүүтэй одоо та бүхнийхээ одоо саналыг нээлттэйгээ сонсож чөлөөтэй сайхан одоо ярилццгаая гэсэн ийм одоо зорилготойгоор өрсөн юм а гэдгийг хэлье. За ингээд өнөөдөр энэхүү өргөөний зүүн жигүүрт бол одоо Монголын үндэсний бүхэн холбоо болон бүхчүүдийн маань төлөөлөл, за мөн одоо үндэсний шагаан харвааны холбоо болон одоо шагаан харваачдын төлөөллүүд өрөлцөн ирсэн байна. За харин энэ баруун жигүүрт бол одоо Монголын одоо уяачдын холбооны болон уяачдын төлөөллүүд, за мөн одоо сурын харвааны холбоо болон сурын харваачдын төлөөлөл ингээд хүрэлцэн ирсэн байна. Монголчууд 1963 оноос эхлэн сар шинийн баяраар бүхэн барилдуулж эхэлсэн гэдэг. За харин одоо морин уралдаан болон сур шагаан харваа бол цагаан сарын баяр төр нь ямар хуу оролцоотой хэдий үеэс эхэлж морин уралдуулж сураа харуулж шагаагаа харуулж ирсэн тийм ээ. Энэ асуудлуудаа хэдүүлээ бас сайхан ярилцъя. Тэгээд одоо өнөөдрийн энэ хүү зочдыг төлөөлж одоо Монголын одоо бүхийн ноён оргил болсон Хөдөлмөрийн Баатар дархан авраг өс 2 авраг маань одоо ингээд цагаан сарын баярынхаа тухай бөхөө хэднээс барилдуулж эхэлсэн. За өнөө жил одоо ингээд бүхчүүдийн маань өнгө гэрн байр байдал ямар хөө байгаа талаар ингээд сайхан яриа эхлэе. Монгол Улсын их хурлын дарга танд их баярлалаа. Үндэснийхээ өв соёл дархлаа. Өөрийнхөө одоо биеэр үндэснийхээ спортыг мэдэрч, за барилдаж, уралдаж, харваж, тэгээд одоо энэ болгоныхоо том дээд оргилд нь гарсан ийм төлөөлөл өнөөдөр таны урилгаар хүрэлцэн ирлээ. Цагаан сар гэдэг бол одоо үндэсний том уламжилт, ив нэгдлийн, бэлэг дэмбэрлийн ийм сайхан наадан байдаг. Тэгээ Монгол үндэсний бүхийн хувьд бол 1963 онд одоо анх нэгдэлчдийн баяр гэдэг ингээд цагаан сарын барилдааныг зохион байгуулсан сууж тасралтгүй одоо 63-4 жил ингээд ийм цагаан сарын битүүний өдрийн барилдаан болдог. Монгол түмэн хүлээдэг. За тэгээ бүхчүүд маань бас өөрийнхөө тэр жилийн барилдааны биеийн за тэгээ сэтгэл зүйн тэгээ өнгөө сайхан үздэг, тодорхойлдог, шудраг сайхан ийм барилдаануудыг үзүүлдэг. Тэгээ одоо бүхчүүд маань сайхан өнгөтэй бэлтгэл сургууль хийн сайн байна. Тэгээд ингээ барилдаа маань сайхан болох бах таа гэж ингэж бодож байна. Нийт одоо малчин дүмнээ төлөөлөөд, Монголын уяачтаан төлөөлөөд, Монгол түмэндээ бас одоо сайхан сар шинийн мэдлэгийг манай Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар тодмонлоо байж данзан нэмээ даваа хугаа маань төвшөөлөх баха. За их хүндэт та бүдийнхээ энэ өдрийг намайг агуулсан айлтгая. За Монгол турхны голонтны бид бүгд хоёрхан их том наадамтай болох гэж би санддаг. За одоо хаврын цагаан сарын одоо энэ наадам бол бид бүгдийн сүлд наадам баг. Мөн дараа нь Монгол улсаа тусгаар тогтнол улсныхаа ойг бол дараачийн наадам баг гэж санддаг. Бидний үндэсний одоо энэ том соёлыг одоо энэгээр
үздэг бахтаа гэж сандаг. Мөн одоо дээд манай шагаан харва мөн одоо номсоорсон эрэлхийг зоригтой тэмхтэй чуудууд энэ үгдүүд бидний одоо сүүрийн нэг дөрөв хөл юм а гэж сандаг да. Ямар ба юмд хөл гэж байдаг бах, түүх гэж байдаг бах. Хөл гэдэг юм бол яагаад гэвэл төрийн хөл бол Монгол үндэсний соёлын хөл бол бид нар юм шиг байна. Энийн гурав наадам. Энэ шагаан харва ингээд одоо дөрөв хөлтэй болж байгаа гэж сандаг. Энэ бол дэлхийд байхгүй соёл баг. Энийг одоо бид бүгд их сайхан нэр хүндтэй сайхан авч явж олон түмэндээ хойд үедээ сайхан ингэж түүчэлж ингэж үлдээж байгаа явдал бол бид нарын бас одоо Монгол гүрэндээ хүмүүл төснийхөө хувь нэмрийг бас ингээд үлдээж байгаа юм да гэж сандаг да. Тэгээд энэ сайхан үйл хэргийг их одоо манай залуухан их хурлын дарга маань ингэж бид нар ингэж уулзуулж учин болж тэр дөрөв учин болж байгаа энэ явдал бол и ухаалгаар хандаж байна гэж би ойлгож байна. Мор гэдэг амтныг дэлхийд одоо ингэж бүрэн бүтэнтэй соёлоор байлгахын тулд бол ер нь хаврын уралдааныг бас хиймээ санагддаг. Тэгээ яг хэвээр аян донодонд тэгнүүд ер нь уучраа болоод ухаалгаар хандаад гэж ингэхүү. Тэгвэл нэг сайхан бүрэн дүүрэн байгаасаа гэж сандаг. Дэлхийн адууны баярыг Монголд хийх болчиход байдаг. Гэхдээ тэр маа агуу юм а би одоо дамид явахад алтуусна ойгноос архион гэлэх чинь тэрнээс илүү юугаас явж байгаа мэдэхгүй хэвэрхүү санагдаад байгаа шүү. Тэр Морт монголчууд тав гэдэг одоо ацаг сайн их үсэй да. За тэгээ мороо их хурдлуулаарай. Монгол гэж орн байгаагийн одоо гол баталгаа нь бол тусгаар улс байгаагийн гол баталгаа бол энэ үндэсний спорт, үндэсний өв уламжлал, соёлыг тээгч та бүхэн юм а гэдгийг бид нэр одоо бас ойлгож харж явах хэрэгтэй учраас залуу үедээ энэ өв соёлыг үлдээж хамгаалах чухал. Үүнд бол манай бизнесийн байгууллага, баялаг бүтээгчнэр бол би бол онцгой хувь нэмрээ одоо оруулж байгаа гэж ингэж боддог. Тэгэл өнөөдөр жишээ нэг морд хийжигтэл одоо ямар хэмжээний зардал гарч байна. Тэгээ одоо бараг л энэ хүү долоогоорч тэр одоо ингээл 100 одоо очиход бол эн чинь бүхэл бүтэн бараг одоо Монголын өв соёл уламжлалын том үтсгэлийн арга мөгөл зохион байгуулагдаж шít. Тэгээ гадаад дотоодын жуулчд ч гэсэн энэ хүү долоогоор очлоо. Тэр бол одоо дэлхийд үзээгүй сайхан үтсгэлэн байна. Тэр бол жинхэнэ соёлын буй тус өв байна. Тэгэхээр тэр бол өөрөө Монгол гэдэг энэ орныг дэлхийд дахин таниулж байгаа хэлбэр. Үүнд бол манай одоо бизнесийн баялаг бүтээгчнэр бол бас онцгой хувь нэмэр оруулж зардал чирэгдлээ гаргадаг. За тэгэл энэ одоо үндэсний өв уламжлал спортыг дагаад бол одоо маш олон ажлын байрууд одоо бий болдго юм байна шүү дээ. Цаана одоо энэ гар урчууд байна, одоо манай дархтууд байна. Тэгэл энэ үчин цаана одоо шинэ ажлын байрууд, шинэ бизнес дэлгэрж идэг. Тэгээ түүний цаана бол энэ өв соёл хадгалахад тэр адуун тайртай, одоо морин тайртай, тэр бүхэл тайртай, тэр үндэсний уламжлал, тэр сур харваа, шагаа харваад хайртай хүмүүсийн энэ итгэл дэмжлэг дор энэ үндэсний спорт шин төрийн нэг тийм тодорхой дэмжлэггүйгээр өнөөдрийг хүртэл одоо өсөж хөгжсөн. Тийм учраас би бас компани аж ахуй нэгжүүдэд тэгчихсэн би үндэсний уламжлал энэ спортыг дэмжиж байгаад бол маш их одоо бас талархаж явдаг. Бид нар ч одоо их буруу ташаагаар ойлгоод өөрөө морь уйдгүй мөртлөө одоо нэг уяач болчоод нэг нөхөр яваад байна гэдэг. Түүний чин цаан тэр адуун тайртай тэр морин цаг зав хөрөнгө санхүүгээ зарцуулаа явж тэр одоо компани аж ахуй нэгжийн тэр бизнесийнхний одоо хичээл зүтгэлийг бас төдийлөн бид нар авч хэлцдэг. Тэгээ түүний чин цаана бол маш их зардал чирэгдэл одоо ингэ явж идэг. Тийм ч учраас цаашдаа олон залуучууд морин тайртай болоосоо олон залуучууд одоо бүх дэмждэг болоосоо сур дэмждэг болоосоо шагаа арваагаа дэмждэг болоосоо олон компани аж ахуй нэгжүүд одоо энэ үндэсний спортод сэтгэл зүтгэл гаргаж хөрөнгө санхүүгээ гаргаж ажилласаа түүнийг нь төр зэсэг одоо сайн дэмжих ёстой байна. Тэр ч утгаараа тэр дэмжиж байгаа бол бид нэр төр ямар дэмжлэг үзвэл үнэхээр үндэсний уламжлал спорт хөрөнгө оруулж байгаа бол тэднийг бид нар хэрхэн алдаршуулах юм? Хэрхэн нийгэм зөвөр ойлгуулах юм гэдгийг одоо онцгой анхаарах ёстой. За манай үндэсний сурын харвааны төлөөллөд бас сайхан мэдлэгээ дэвшүүлж өг хэлэх баха. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
манай энэ үндэсний спортыг дэмжиж энэ сайхан хилцүүлэг эхэлж байгаад их баяртай байна. Ер нь Харвашдын маань шагнал урамшууллын талаар хөндөж ярьж эхлэх юм байна. Энэ бол одоо бидний бас нэг гол асуудал байсан. Манай Харвашдын уралдаан тэмцээн маань одоо их олон болж байгаа. Өвөл зөнгөө бэлтгэлээ хийж байгаа. Өвөл зөнгөө тэмцээн явуулж байгаа. Мөсөн дээр сураа харуулж байна. Зундаа бороо сураа харуулж байна. Халах сураа, их сурын харваг харуулж байна. Харвашд маань их өндөр амжилттай байгаа. Өнгөрсөн жил дэлхийн цомын тэмцээнд үндэсний харвачдын дэлхийн цомын тэмцээнээс манай хоёр харвач 2 алтан медаль, 1 медаль авсан. Яг Монгол хэлбэртэй хүнэн маягийн нумаар Монгол техникээр харвч дэлхийн цомын төр үндэсний тэмцээнээс одоо их өндөр амжилт гаргасан. Ганц зөргөө залуу маань одоо тийм амжилт гаргасан байгаа. Тэгээ манай сур харвачд бол өнгөрсөн жил бол их амжилтаар дүүрэн байлаа. Ер нь нийтдээ бол манай сур харванд бүртгэлтэй байгаа 3500 харваач байдаг. Зөвхөн их сурын харванд. Ер нь бол харваа их өндөр хөгжиж байгаа. Харваг маань дэмжиж сайхан зүйлийг одоо хилцүүлнэ гэдэгт одоо итгэлтэй байна. Тэгээд та бүхэндээ ирж байгаа морин жилдээ илгээрийн хямглан төрлөөрөө төвшин хямглан байхын ерөөлийг өргөндөшүүлье. Харваачдын маань төлөвлөл бас санаа оноогоо хэлнэ. Өнөөдрийн арга хэмжээ үнэхээр сайхан бас сэтгэл хөдлөштэй. Эцний одоо энэ өв дархлаа гэдэг имийг бол одоо аргагүй Монгол улсад үнэхээр одоо оршин тогтохын бэлэг тэмдэгний одоо үндэсний энэ спорт юм. Тэгээд үндэсний шагаа харваа нэг дөрөө одоо бараг 2000 ширхэг хүн цуглаад харвдаг. Ийм болтолтой хөгжсөн. Үндэсний шагаа харвааг төр дэмжсэн 2022 онд төрийн баяр наадмын хуулинд оруулсан. 2023 онд ерөнхийлөгчийн цомын тэмцээнтэй болгосон. Тэгэхээр өнөөдөр бас даваа хуу ах маань сая их гоё үг хэллээ. Төрийн наадам 4 хөлтэй болж юу гэж. Энэ бас их гоё бахархуу штэ. Үг. Монголын шагаарваг далгуулдгийн хувьд бас тань талархлаа. Өнөөдөр энэ сайхан аваргууд дотор бас шагаарвдаг хэд хэдэн хүн байна. За манай даваа хуу мэргэн байна. Бас Монгол улсын хүндэт харваач болтой. За манай өсөх 2 авраг бүр одоо эд залуу харваач одоо эд онд явж байгаа. За манай мөнгө тавраг байна. Бас ингээд сайхан ийм алдар талтай улсууд шагаа харваанд өмнө орж байгаа. Шагаа харвааны маань нэр хүнд бас нэлээд сайхан хөгжил бас олоолаа болж байгаа шагаа харваа гадаад дотоодгуудыг харвдаг. Шагаа харваачдын тоо гадаад сууж байгаа 4 төвд харваж байгаа шагаа харваа 10,000 шохон болж байгаа. Тэгээд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан Улсын хурлын дарга та бас Монголын мянган шагаа харваачдын өмнөөс таны ажил хөдөлмөр үйлс чинь үргэлж дэлгэрч байхын ёроолыг өргөн баяраа. Баярлалаа танд. За та бүхэнд их баярлалаа. Сая Даваахуу Баатар маань бас сайхан үг хэлсэ. Үндэсний соёл өв уламжлалын энэ хөлөнд бол бид нар юм а гэж тий. Тэгээ цаашдаа бол бид яг ингэж л ойлгож одоо нөгөө хуйлааж тэгж батлах хэрэгтэй. Төр бол одоо бодлогын хувьд ч гэсэн юм тэнцвэртэй бодлоготой бас хандах ёстой. Тэгээ би сая энэ зүүн бүсүүдээр явлаа. Хангаан бүсийн аймагуудаар уулзалт хийлээ. Тэгээ бид нээлттэй ярилцж байгаа. Тэгээ ер нь бол одоо зарим залуучууд хэлж байна. Тэгээ ер нь бол биднийг энэ орон нутагт ингээд нэг байлгаж байгаа. Энэ сум орон нутагт амьдарч байгаа мал дээр өгийн гол шалтгаан бол энэ адуу юм шүү. Ер нь бол бид нэр энэ хавар өвлийн уралдаанд л одоо морин уралдуулах гэж л энэ хөдөө байгаа. Тэгэхээр бид цаашдаа энэ хөдөө орон нутагт энэ морин уралдааны гэсэн зөв зохион байгуулж Монгол ахуй уламжлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг тасралтгүй хийгээд тэднийгээ дэмжиж чадах юм бол хөдөө орон нутагт энэ сургууль соёлын байшин барьснаас илүү одоо тэр хөдөө орон нутагт амьдрах нөхцөл бас бүрдэх юм байна л гэж. Ер нь яг амьдрал дээр очиж уулзалт хийх юм ба. Хотоос нэг албан тасалгааны цонхоор харахад бол бас их өөр. Яг ингээд очиод уулзахад бол одоо залуучууд ч бай шал өөр зүйл ярьж байна. Хүүхдүүд залуучууд бол тэс өөр зүйл ярьж байна. Тийм учраас би бас аль болох энэ тал бүрийн төлөөллийг оролцуулаад нэг юм шийдэлд одоо хүрэх цаг бол ирсэ гэж ингэж одоо боддгоо гэдгийг бас Баатартаа бас хэлье гэж бодож байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд юуны өмнө энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүст бас баярлалаа гэж хэлье. Тэгээд
Өнөө цаг үед одоо яг тулгамдж байгаа Монгол үндэсний өвхийн асуудал гэх юм бол мэдээж энэ төрөнд бол допинг гэдэг асуудал байгаа. Хамаг юм болсны дараа ард нь одоо наадам одоо дандаа хараасаа эрүүл тэмцэл авчирж байгаа асуудлууд бол маш ихээр одоо нэв нэгдлийн наадмыг дандаа талцуулж байна. Тэгээ энэ дээр одоо шинэ одоо ажиллах юм бол миний бодлоор бол допингийн шинжилгээ авсны дараа цол хэрэгмийн өгдөг болох ч юм уу тэгж л шийдэхгүй бол дараа нь одоо цолоо авсны дараа маш олон хүмүүсийг одоо тэр итгэл сэтгэлийг байхгүй болгож байгаа нь өөрөө Монгол үндэсний өвхийн асуудын эв нэгдлийг салдагдуулж байгаа болов уу гэж бас дотроо хөвний үзэгт бодож байна. Энэ одоо хаврын чуулганаар одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад одоо тусгуулах саналууд ямар юм байна тийм ээ? Тий. За өнөөдөр Монгол Улсын их хурлын дарга үндэсний спортын төлөөллүүдэд үндэсний спортын тамирчдаа хүлээж авч уулзсан төвшг таатай байна. Үндэсний бүхийн хувьд бол үндэсний их байр наадмын тухай хуулинд бүхийн тоо, Сум аймгийн байр наадмын тов, за мөн энэ сэргээш допингтой холбоотой асуудлууд гэсэн ийм 3 зүйл бас байдгаа. Бус зүйлүүд маань бол ер нь зэгцэрсэн байгаа. Одоо би цаашид яаж энэ үндэснийхээ бүхийг улам одоо түгээн дэлгэрүүлэх вэ? Яаж л энэ үед хүүхэд залуучууд руугаа чиглэсэн ямар алхмуудаа хийх вэ гэдэг дээр гол ажлаа олгож ажиллаж байна. Ер нь одоо хүмүүс ингэж яриад байна л да. Энэ допингийн шинжилгээний хариу ирсний дараа цолыг олгодог бол ёо наан нь бол одоо тэр цолны үнэлэхийг тэмдгийг өгдөө баймар байна гэдэг юм л да. Яагаад ингэж энэ нөхөр энэ ч одоо нэг бүхөөс ямар нэгэн хоригдсан бодис илэрлээ гэхэд тухайн жилээ дамжаад 1-2 жил дамжаад ингээд асуудал үүсээд өрнөд явцдаг. Одоо тухайлх юм бол 25 оны үзүүр бүхий асуудал одоо бас нэг тийшээ ер нь тодорхой болоогүй байх шиг жишээний байна тийм ээ. Тийм учраас энэ дээр одоо яавал дээр үг гэж үзэж байна. Тий, энэ бас хоёр талтай асуудал байдаг. Төмөө олон одоо энэ баяр наадмаас хараад байдаг. Энэ дээр бол 2023 онд хаа манайх үндэсний өвхийн холбооноос таны хэлсэн саналыг бас ингээд дэвшүүлж ирсэн юм аа. Тэгээд энэ дээр эцсийн дүндээ нөгөө их хурлын гишүүд маань хууль баталдаг юм байгаа. Тухайн өдрийн сэтгэл хөдлөл одоо баяр наадмын уур амьсгал гэдэгтээ нийцүүлээд цолын ингээд олгож яа гэд хуулийг бас олонхороо баталдаг. Тэгээд энэ батлаад ингээд явсан зүйл байгаамаа. Тэгээд энийг бас энэ удаагийн хаврын чуулганаар олон төлөөллүүд бас энийг хэлж байгаа. Тэгээд энэ дээр санал шийдвэрийг гаргаад ажиллах байхаа гэж бодож байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэг бол одоо үндэсний дархлаа гэдэг нэртэй. Тэгээд ер нь энэ 93 наадам морь бүх сур шагаа ер нь яхаараа энэ монголчуудын дархлаа юм бэ? Яг ямар үүднээс ингэж яриад байдаг юм бэ тийм ээ? Одоо сүүлийн жилүүдэд монголчууд бид үзэж шаарддаг сонирхдаг спортын төрөл, гадны соёл маш ихээр орж ирж байгаа учраас хүүхдүүдийн сонирхлыг татж байгаа одоо төрлүүдийг илүү их хүүхдүүд сонирхож үзэж байна. Тэр бол ондоо улсын орнууд өөрсдийнхөө юмнуудыг сайжруулах хандалтуудыг явах гэж зорж байгаа. Тэгэхээр Монгол үндэсний бүх залуу үе рүүгээ энэ отож байгаа нийгмийн залуу үе рүү юу хийвэл төлхөө бас үзэгчтэй татах. Хоёрд энэ бүхийн энэ дотоод мөн чанар бүх таньдсан энэ сайн сайхан зүйлүүдийг нийгэмд илүү таниулж, мэдүүлж, ойлгуулж бий болох нь бас чухал. Дээрээс нь энэ цаг үе, энэ хөгжлийнхаа цаг үетэй заавал ч хөл нийлүүлэх хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. Уламжлалаа хадгална. Гэхдээ тэр зүйлийг заавал ч нийлүүлж бий болгож авч энэ цаг үед нь тохируулж авч явах хэрэгтэй. Тэгэхээр тийм цаг үед нь тохируулсан ажлуудыг цаг тухайн үед нь хийж хэрэгжүүлэх нь чухал болов гэж бодож байна. За та өнөөдөр одоо яг тийм ээ. За төр засгийн дүгээс бүх төр ийм л дэмжлэг үзүүлчихсэн. Энийг ингээд өгчөөсөө ээлжих зүйл юу вэ? Хамгийн чухал. Яг төр засгаас одоо дотроо нэг хувийн бодлогыг бас манай үндэсний бүхтээр бас тусгаж өгөөсэй гэж бас чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай үндэсний бүхэн цаг үетэйгээ нийлүүлж алхахын тулд өнөөдөр Сагсан бөмбөгийн лиг Монгол улсад ямар хүчтэйгээр хөгжиж байна. Тэрүүнтэй адилхан өрсөлдөхүйд хэмжээний зах сонирхчдоос илүү бүх сонирхчдын тоо бол маш их хэмжээнд байгаа. Тэгэхээр энийг залуу үе рүү оруулсан илүү сонирхолтой, илүү энэ цаг үетэй уялдсан юм зүйлийг хийхин тулд бид
бидэнд эдийн засгийн хөшөөрөг заавалчгүй хэрэгтэй. Биднээсийг дэмжигч байгууллагууд тэр зүйл маш их хэрэгтэй. Тэрний одоо нэг жишээ нь Алтан цом гэж саяхан барилдаа. Төрөө нь бол нутгаа дуурсгах гэдэг барилддаг байсан бол бид нь бол лигийн шинжтэй болж эхэлж байгаа. Бөхчүүдээ холдог. Нэг аймгийн бөхчүүд нэг багт байдгүй. Олон аймгийн бөхчүүд нэг багт ордог. Газараасаа болоод тэр бол одоо бүхийн бас шинэ үе цаг төрхийг бас илэрхийлсэн сайхан барилдаан болж байгаа. Энийг улам илүү эдийн засгчуул илэн молоо хөгжүүлэхийн тулд бас төрөөс одоо тийм зүйл байх хэрэгтэй байна. Хоёр төр өнөөдөр бидэнд бүгдэнд цол өгдөг. Давсан бөхчүүдэд. Гэхдээ одоо бусад талаараа одоо үндэсний бүхийг яг дуртаад хайртай залуучууд нь барилдаж байгаа. Өнөөдөр миний тэрсийн тоон дээрээс 30 мянган бүх гээд үцхээр маш бага өвн хэдэн өвнө үцгийн золтой бүх байгаа одоо Монгол ард түмэн бүгдээрээ мэдчих те бүх барилдад хоолндоо хөрч байгаа аавын хүүхдүүд хэд байна. Тэгэхээр бүхээр дамжуулаад нийт маасад Монгол хүний үнэлэмж одоо энэ зан төлөв оюун санааны одоо тийм чанаруудыг дэвшүүлэхийн тулд бүхийг илүү хөгжүүлж сурчил таниулах нь чухал. Манай уяачдыг төлөөлж бас Монгол Улсын тод манлай уяач, хөдөө аж ахуйн доктор Ванзрагчийн бэлэг дэврэл за мөн одоо Монгол Улсын алдартай уяач Нямсүрэнгийн Базар гарднаар үг хэлнэ. За бид бүхэнд бас одоо манай мөрний салбарт одоо тулгараад байгаа ямар асуудлууд байна. Яаж одоо шийдэх гарц гаргалгаа байна. Тэр талаар бас одоо асуудал хөндөж ярих бах. Монгол Улсын одоо ирэх барьж байгаа намын дарга, их хурлын дарга учрал таныг бас бидний хүлээж авч байгаад маш их баярлсан талархсан илэрхийлье. Цаашдын чинь ажил өндөр амжилт хүсье. За ингээд миний цөөхөн хоёрхан зүйл ярих гэж бодож байна. Монгол хүн даадууга маллаад малчин байдаг. Өхөр одоо бусдын малдаг. Дээрээс нь монгол хүн хилчин байдаг. Хязгаараа мэддэг, нутаг орноо мэддэг. Ийм урт түүхтэй. Эдний одоо яг одоо нэг салбар нь бол одоо өнөөдөр 21-р зуунд бид одоо бас энийг уламжлуулад мөрөө уралдаад ингэж байж байгаа юм аа. Гүн хаврын уралдаан болох энэ тал дээр нь одоо энэ хүүхдийн эрхийн тал дээр бас энэ зөв зүйтэй бидний энэ юунд бас туслаасаа гэж хүсдэг. Энэ өв соёлдоо хайртай одоо дэлхийд байгаа цорын ганц нүүдэлчин улсууд яг энэ 93 наадмаараа бол бид нар бусад үндэстнээс ялгардаг. Энэ зүйлээ бас хамгаалахад бидэнд бас туслаарай гэж хүсэж гэж байгаа юм аа. Тэгээ би бас яг их хурлын дарга хуваар биш хувь хүний зүгээс ингэ бодохоор том хүн уралдаад уралддаг морин уралдаан бол дэлхийн ер нь баг бүхэл оронд байл. Том хүн уралдаал нэг тойрог ингээл морин тойруулга маягаар уралддаг. Зүр хүүхэд уралддаг л юм морин уралдаа ер нь дэлхийд байхгүй. Тэгэхээр хүүхэд морин унаад уралдаж байгаа нь л өөрөө энэ ондоошл болохоос биш. Морин дээр том хүн суугаад уралдаж байгаа бол дэлхийн бүхэл оронд байдаг л зүйл. Тэг. Гэж бол би хувь хүнийхээ хувьд бол боддог. Тэг. Тэгээ сүүлийн үед бол нөгөө хүүхдийн эрхийн гэрээ конвенц гэж их ярих юм аа. Тэгээ би ч гэсэн энэ жил үндсэн хуулийн өдрөөр энэ жил бол одоо хүүхэд нялхас төрийн хамгаалтанд байна гэдэг үндсэн хууль дээр заасан энэ зарчмаа хэрэгжүүлж хүүхдийн эрхийг хамгаалъя л гэж зорж байгаа. Тэгэхдээ хүүхдийн эрхийн зөрчил бол мориноос унжаагаас болоод байгаа юм бас үгүй юм бэл. Өнөөдөр энэ гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эрхийн зөрчил бол үнэнхээр одоо сэтгэл эмзэглэн болсон. Түүнд юу нөлөөлөд байна гэхээр энэ олон энэ цахимаар олж авж байгаа янз бүрийн мэдээллүүд, энэ цахим мөрөөдөө тоглоом, одоо энэ нэг бууддаг янз бүрийн тоглоомос болоод хүүхдүүд чинь нэг үзэж хараагүй зүйлээ үзэж хараад ингээ буруу зүйл татагдаад морьтой ойрох өссөн хүүхдүүд бол одоо хизээж тийм буруу зүйлд сатаарал ер нь одоо морь ундаг адуун тайртай монгол хүүхд нэг гар утсаараа цахим мөрөөдөө тоглоом тоглоод амьдралаа алдчихад байгаа юм бол байхгүй шүү дээ. Буруу зөрүү зүйл төтлөгдөд байгаа юм огт баг. Тэгэхээр бид нар нөгөө буруу талыг ингээ хүүхэд мориноос унаад ингээ вертээд байна гэж яриад байдаг. Нөгөө талын огт ярьдаг. Морин дээр морьтой ойрох өссөн, морь унж өссөн хүүхдүүд бол одоо нөгөө бие бэлдрийн хувьд бол 90 сар бол бас чирэг бол цаага өмүүжж байна. Монгол ах ууламжилтай хайртай болж байна.
Тэгээ Монгол адуундаа ингээд нөгөө юу юунаас илүү юм ирэх юм болж байна. Нөгөө дээрэс нь юм эх оронч үзэл, эх орноороо бахарах юм сэтгэл бол илүү тэр хүн төлөвшөж шít. Ер нь бол одоо баяр наадмын одоо улсын наадмын замын асуудал бас байдаг. Зам бол ерөөсөө ингээд ингээл донголтой ингээл ерөөсөө машин тавс хууч явсан заман дээр уралдаг. Тэндэгэр бол маш их одоо хүүхэд оожих, морины хөлгар бэртэх гэл ийм асуудлууд бас гарч идэг. Тэгэхээр энийг бол бас улсын хурлаас одоо засгийн газраас үүдг юм уу? Одоо ОЕЧ-тэй холбоо хамтраад ямар ч байсан улсын наадмынхаа замыг бүр нэг сайхан янзлаад засаад бараг зөвлөгжүүлээч гэдэг юм уу. Тийм юмыг бол эхлэж хийгээд тэгээд ер нь бол хаврын уралдааныг бүсчлээд бас энэ говийн аймагуд л бас хийж болох талтай гэж боддог. Ер нь бол одоо урагшгаа дундгой байдаг юм уу. Одоо замын үдэж байсан хийх юм бол бас бид нэр аялал жуулчил юуны ягаад өөр Монгол одоо хятад юунаас хүмүүс орж ирээд манай наадмыг үзээд хүн орж ирнэ гэдэг чинь мөнгө орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэж бас бодож байна. Хурдмаар уралдахад биднэрт бэрхшээлтэй асуудлууд маш их байна. Одоо бид нар ч ингээл жилийн дөрөв улирал морой уйдаг. Тэгэл өвс дэжээл тэгэл морныхоо бэлтгэл ажил хадлан дэжээл мэжээл маш их хөрөнгө зарч өвс дэжээл бэлдэж аваад ингээл байж байхад л хаврын дүнжин гарав гэдэг уралдаан бас байхгүй болчиход байна. За энэ дүнжин гарав гэдэг уралдаан байхгүй болохоор ямар хорх нээлттэй бэ гэхэд уяач биднэрт бол нэгд эдийн засгаар ус охиролтой ялангуяа хөдөө орон нутагт байгаа малчид бол өвл уралдахчил морой үйж байгаа шүү дээ. Хуулийн дээр хааруул одоо хууль батлаад өгч юм бол бид нар хуулийн дагуу л явна шүү. Монгол хуультай ор юм чинь. Тэгээ одоо тэр нөгөө наадам зохион байгуулахад огт морь мэдэхгүй тэр төрийн албаныхныг авчи тавьчихдаг. Тэр бол дэми юм байгаа юм. Сая хэлж шүү. Хурлын дарга холбоод нь өөрсдөө зохион байгуулъя. Тийм ирэх юу харин та нар наан санал бодлоо өгөөд энэ хууль батлахад тусалцаа гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар наан нэвлэлт нэгдээд энэ морь жилдээ бол ер нь нэв найртай байж энэ асуудлаа нэг талд тийш нь болгоод тэгээ одоо сайхан наадмаа сайхан гэж одоо уралдмаар байна. За манай үндэсний холбооныхон бол Монголын үндэсний баяр наадмаар Монгол морийг Монгол хүүхэд унж уралдах ёстой гэж үздэг. За тэрний хадлуу бид нэр явж тэмцэж төр засагт дуу хоолойгоо хүргэж тэгээд 2022 онд одоо Монгол улсын их хурлаар хууль орж баяр наадмын тухай хууль орж батлагдсан юм аа. За энэ хуулийн дээр тодорхой заасан байгаа. Монгол төрийн наадамд Монгол үйлдвэрийн стандартын морь оролдоно гэж. За энэ хуулийг хэрэгжих хугацааг 25 он хүртэл болгоод одоо 25 он болоод дахиж шалтгаан заагаад за энэ стандартыг баталж өгөхгүй ингэж хойшлуулсаар байгаа төдий хүрч байгаа. Тэгэхээр Монгол улс чинь хуультай болсон. Хууль гаргадаг их хурл тэрийг хэрэгжүүлдэг. Тэгээ хуулиа хэрэгжүүлмээр байна гэж би танд бас уриалж хэлмээр байгаа. 2021 оноос хойш нэг санаж байна. За би буруу санаж яж магадгүй. Монгол төрийн наадамд 30 айраг төрөв байдаг. Энэ дотор нэг хэрхэг Монгол морь, Монгол үйлдвэрийн морь, цэвэр Монгол морь ороогүй шүү. Сүүлийн 5-6 жил. Тэрний урд 18 онд энэ 19 онд хамгийн сүүлд айрагдаад ингээд байхгүй болсон. Тийм учраас одоо энийг нэг талд нь гаргаад дарга минь. Энэ уяастыг талцуулахгүй. Ингээд сайхан Монгол морь уралдаг бол яасан юм бэ? Энэ хоцорсон юм биш шүү дээ. Бид нар алдаагаа засаа цааш явах хэрэгтэй. Үндэсний сурын харвааны төлөөлөл болгож бас Бачаргал мэрэгэн манаас үг хэлэх юм байна. Манай үндэсний сүрд бол одоо хамгийн гол асуудал бол энэ бидний харуулж байгаа газар. Үнэхээр бид нар олуулаа болсон. Наадмар шигшиж ээж 540 харваач л харвж байгаа. Ингээд бусад харваагаа бол дандаа хөдлөөд юм уу 60-ын амд очиж харвдаг. Ингээд биднэрт энэ газрын талаар нэг бас ярьж хэлж өгвөл их сайн байна. Хоёрдугаар манай үндэсний сурыг одоо энэ 10 жилүүдэд сургуулиуд боловсролын газруудад одоо оруулж өгөөч гэж хүссэн. Ягаад гэвэл хүүхдүүд одоо манай үндэсний сурыг харуулснаар бас өв соёлоо авч явах талаараа гар утас цахимд их ороод байдгүй тийм хүүхдүүд байдаг болохоор хүүхдүүдийг 10 жилийн боловсролд ингээд оруулж өгөөсэй гэж хүсэж байна. За одоо манай сурынхан бас өнөөдөр хүрэлцэн ирсэнд их баярлалаа. За манай одоо шагаа харвааныхан бол бас хүрэлцэн ирсэн. Тэгээ цаашдаа бол энэ шагаа харваач бай, сур харваач бай.
одоо бай шагналыг нь хүртэл тийм тэнцвэртэй олгох. За энэ бол одоо баяр наадмын л ижилхэн одоо нэг л төрөл. Тийм учраас тэнцвэртэй олгох, тэнцвэртэй хандах чиглэл рүү бол одоо бид нэр орох ёстой. Үндэсний сурын харваа маань сүүлийн үед бас одоо сар шинийн баяр зөрүүлсэн өсөн харваа гэдэг тийм өсөн сурын харваа гэж. Ер нь одоо энэ сүүлийн үед манай сурын спорт маань хөгжлийнхөө ямар шуухан шатанд явж байна. За аман дээрээс нь одоо тулгамжиж байгаа ямар асуудлууд байдгийг тэдгээрийг одоо хэрхэн яаж шийдвэрлэвэл одоо яг хичээлж байгаа та бүхний хувьд ноён өргөлн болсон одоо энэ сайхан төрийн цолтон харваачдын хувьд одоо ямар бодолтой явд юм. Тийм өнөөдрийн хэлэлцүүл бол одоо их хурлын даргатай бол талархаж байна. Одоо шагнал урамшуул бол ижил төвшөнд байлгана гэдэг маань бол одоо гол үзүүлэлт юм байна. Харин шагнал урамшуул ижил байж аж сур харваа нь улам дэше хөгжинө гэж бодож байгаа. Одоогоор манай их сурын харваагаар 3500 харваач харуулж байгаа. Их Монгол улсыг байгуулахад бол харваачд бол түүхэн үүрэг гүйцэтгсэн. Тэгээд одоо өв соёлоо өсвөр үедээ өвлүүлнэ гэдэг бол маш том чухал ажил. Ягаад гэвэл би өөрөө өсвөр үеийнхний харваачдыг 20 хэдэн жил сургаж байна. Өөрөө харуулж байгаа. Тэгээд ингээд өв тэгш Монгол хүн болгон төлөвшүүлж хүмүүжүүлж байгаа. Сүүлийн үед бол залуучууд маш их харваанд орж ирж байгаа. Энэ бол стресс тайлах нэгэсэндээ Монгол бяцлал гэсэн үг шүү дээ энэ чинь. Тэгээд их залуучууд маш их сэрж одоо Монгол гэдгээ мэдэрч орж ирж байгаа. За шагаан харваачдынхаа бас санал онолыг сонсъё тийм ээ. Шагаан харваагны одоо хөгжил бол сүүлийн үед нэлээд цар хүрээгээд хэлээ сайхан болж ах шиг байна. Та бүгдэд маань одоо тулгамдж байгаа бас ямар асуудал байна вэ? За шагаан харваа бид нөө сүүлийн үед бас нэлээд өргөжсөн. Ер нь 98 оноос хойш төрийн баяр наадамд орсон. Тэгээд төрийн баяр наадамд ороод төрийн баяр наадмын нэг эзэмшилд байгаа нэг шагаан харвааны асар гэдэг байгаа. Тэгээд тэр үл зөвхөн яг төрийн баяр наадмын үед хэрэглэгдэг, бусд үед зөнгөлдөгч өөрөө хэрэглэдэг үү, шагаан харваач өөрөө хэрэглэдэг нэг ийм газар байд юм аа. Тэгээд би нийслэлийн удирдлага мөн одоо ерөнхийлөгчд бүхэл газар нь одоо зураглал хийгээд шагаан харвааны ордон жилийн 4 өдрөл ашигладаг болгоё гэд. Тэгээд төсөв хөрөнгө энэрийг нь бол одоо Монголын шагаан харвааны холбоо өөрөө ингээд гаргаад бас манлайлаад нэг томхон ордонтой болё гэдэг ийм сандууд хэлэгдсэн байж байгаа. Тэгээд улсын хурлын даргатай бас дараа бичгээр өргүүлчихье. Баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Тэгээ сая бас тодорхой олон саналуудыг одоо хэллээ. За эхлээд тэр Батүлэг гоовол тэр морд эргэх газар тэр тусдаа бас нэг морио үзээд тухтаа суух тийм орчин нөхцөл бол байдгүй гэж тэр бол яг үнэн. Тийм учраас тэр морд эргэх газар дээр ч юм уу тийм тусгай хамгаалалтаа бас нэг морио үзээ суух орчин нөхцөлийг нь бүрдүүлэх илүү одоо тогтухтаа орчныг бүрдүүлж байж л бид тэр жуулчд татах ийм нөхцөл болцсон бол одоо бүрдэнэ. За энэ чудгаараа бол би бас үүн дээр бас анхаарал тавина гэдгээ бас илэрхийлье. Үүнийг шийдвэрлэхийн тулд бол сая өсгөө аваргын ч гэсэн хэлж байгаа тэр аж ахуй нэгжийн орлогын албан татврын 1% дээр бол хэд ерөнхий хуульчилсан те соёл спорт гэх бусад салбарууд гээд. Тэгэхээр хэд их ерөнхий хуульчилжгаар евроч одоо тэр хөрөнгө 1% татвараараа хөрөнгө оруулалт хийж болно гэдэг юм ойлголт байгаа учраас бол компаниуд төдийлөн бас үндэсний тэ спорт руу оруулах хандлага нь бас өндөр биш байх шиг байна. Тэгэхээр түүнийг бараг юм тухайлан хуулиндаа тухайл заагаад за үндэсний спортыг дэмжихийг 1% татварч чөлөөлөё гэвэл бид нар томоохон аж ахуй нэгжүүдтэй за нэг тэгж одоо 1%-ийнхаа татварыг та бүхэн маань одоо нэг юм шагаан ордон бариад өгөөч. За нэг морд эргэж байгаа нэг газар нэг юм үзэгчдийн суудалтай нэг юм тогтоо нэг виз газартай айтайхан газар байгуулад өгөөч гэхэд бол үгүй гэхгүй байхгүй. Угаасаа төлдөг 1%-ийн татвар байгаад байдаг. Тэгээ тэр мөнгөө угаасаа татвар төлдөг байсныгаа өөр чиглэл рүү хөрөнгө оруулахыг зөвшөөрж байгаа хууль байхгүй. Тэгэхээр үүн дээр тухайлан заагаад өгч бас болно. Тэгээ цаашдаа бол энэ шагаан харваач бай, сур харваач бай. Одоо бай шагналыг нь хүртэл тийм тэнцвэртэй олгох. За энэ бол одоо баяр наадмын л ижилхэн одоо нэг л төрөл. Тийм учраас тэнцвэртэй олгох, тэнцвэртэй хандах
чиглэл рүү бол одоо бид нэр орох ёстой. Одоо сүүлийн үед бол энэ шагаан харваар одоо бөхчүүд бас их орж их шиг байна. Ер нь одоо энэ урлаг спортынхан гээд янз янзэл одоо салбар бүрийн хүмүүс энэ шагаа харвдаг болсон шиг харагч байна. Тэгэхээр энэ хараад байхад энэ цар хүрээгээ бол нэлээд тэлж их шиг янзтай. Тэрийгээ дагаад ер нь энэ үзэгчд хэр нэмэгдэж их шиг байна. Энэ шагаан харвааны үнэлэмж ер нь нийгэмд одоо хэр өсөж байна ер нь. Ер нь бол одоо маш их нэмэгдэж байна. Сая одоо их хурлын дарга маань хэлж байна. Одоо шагнал урамшууллыг бол бусад үндэстэн спорттой ижил хэмжээнд авчиа гэж. Энэ бол одоо залуу шагаачдаг бол маш их урамжаар өгсөн зүйл байна. Одоо наадвар одоо харахад бол гадаадын жуулчдууд бол шагаанд маш их шавдаг ерөөсөө бүр үсгийн хүслэн болоод багталцахгүй байгаа шүү дээ. Тий. Гадаадд одоо Европод Африк төвөөс бос төвд харвж шүү дээ одоо. Монголчуудын амьдарч байгаа бүх газар харвж байна. Тэнд бүхэнд наадан болж байна. Одоо урлаг спортынхан ихт орж байна, бөхчүүд орж байна. Урлагийнхан бол маш их харагддаг шүү дээ. Тэгээ миний хувьд бол их хурлын дараагаар ажиллаж байгаа цаг хугацаанд бол илүүтэйгээр энэ үндэсний уламжлал өв соёлыг хадгалж байгаа одоо та бүхнийгээ санал оролцоог илүү хангуулж улс төрийн манлайл бас үзүүлж, дэмжлэг үзүүлж ажиллая гэдэг зорилгоор одоо бас та бүхнийг өнөөдөр урьсан. Тэгээ миний урилгыг одоо хүлээн авч хүрэлцэн ирсэн манай үндэсний спортын ноён оргил болсон одоо эрхэм үндэд та бүхэнд одоо чин сэтгэлээсээ талархаж байна. Одоо манай хөдөлмөрийн маатар даваагуугаа манай өсгөөөр дарахаа авраг гээд одоо манай одоо энэ үндэсний спортынхны ноён оргил болсон эрхэм хүмүүс өнөөдөр хүрэлцэн ирсэн надад маш их одоо сайхан сэтгэл төрүүлж байна. Цаашдаа бол би та бүхнийг одоо бүх талаар нь дэмжлэг үзүүлэхтэй анхаарч ажиллах болно. Тэгээд эх жил бол гал морин жил одоо гарч байна. Тэгээд гал бол мэдээж дэвжин дээшлэхийн одоо бэлэгдэл. За морь бол одоо хурд хүчийг одоо бэлэгддэг. Тэгээд илүү хурдтай, хүчтэй, гал цогтой, одоо хиймэртэй, ирмэлцэлтэй ажиллаж чадах юм бол гал морин жил бол Монгол түмэнд бас өөрөөгөө вил хараа өгсөн ийм одоо сайхан жилүүд одоо тохиодог. Ингээд гал морин жилдээ та бүхэн маань юу сансан 9 цагаан үлсэн сэтгэгчлэн бүтэж гэр бүл үр хүүхэд нь эрүүл инх тунх байж илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа. Сайхан шинэлээрээ.